сайн байцгаана уу хөөрхөн ээжүүдээ. За, жирэмсэн үе өстой айгүй хамгийн гоё үе байдаг штеп. Зүгээр яг анхны жирэмслэлтэй анхны жирэмсэн бол та яхав жоохон зөөврүүдийг мэдрээд иж магадгүй. За тэгээ ер нь бол ингээд дараагийн хүүхэдтэй болоод ирэхээр жирэмсэн үе ингээд эргээ ботход ер нь тухайн үедээ ч гэсэн айгүй тийм гоё үе байдаг. Жирэмсэн үед эмэгтэй хүн нөгөө дааврынхаа үйл ажиллагаанаас болоод маш тийм эмзэг болдог тий. Тэгээд маш тийм мэдрэмтгий болдог. Хэрвээ та жирэмсэн үеэ тий тэр зөөврүүдийг мэдрэж шаналхаас илүүтэйгээр одоо тэр нөгөө өөрийнхөө мэдрэмжийг ажиглаад тэр эмзэг байдлаа ажиглаад тэгээд ирэх юм бол тэрийг нөгөө илүү тийм гоё тал руу нь эргүүлж болдог. Жишээлбэл та урд нь юм бичдэггүй байсан бол нэг тийм гоё юм бичмээр санагдана те. Эсвэл бие айгүй тийм сайхан мэдэрдэг болдог. Тэгэл ер нь л нөгөө биеийнхаа үйл ажиллагааг би бол одоо йог хийж байхдаа жирэмсэн үедээ би биеийнхаа үйл ажиллагааг хамгийн сайн таньж мэдчихсэн өөрийгөө. Тэгэхээр та бүхэн жирэмсэн үедээ ер нь бол нөгөө заавал хийх чагсаалт гэж хүмүүс ингээл одоо гаргаад байдаг шүү дээ. Яг тэр шиг хэрвээ та жирэмсэн үедээ байх юм бол заавал йог хийгээд үзээрэй гэж би бүр хэлмээр байна. За, жирэмсэн үед йог хийхээр одоо маш олон талын давуу талтай. Та ерөөсө жирэмсэн үедээ йог хийх юм бол таны нөгөө нэг таны нөгөө умаа дотор одоо гиз дотор байгаа нөгөө умаа хүүхдийн чинь гадуур байгаа тэр умаа чинь ингээл умаа чинь бол тэр чигээрээ маш том булчин байхгүй. Тэр булчин ингээд одоо нөгөө юу агаад байгаа гэсэн үг шүү дээ. Чангараад ингээд үйл ажиллагаа ингээд чангараад ахаараа нөгөө хүүхдийн чинь дотгош нь ингээд яагаад орон зайг нь багасгаад тэгээд нөгөө ингээд сайхан амьсгалж чадахгүй байх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр умааг ерөөсөө сайхан ингэж тайвшруулдаг тэр булчинг тайвшруулж тэр булчинг одоо та төрөхөд хүртэлтэй хэрвээ таны умаан булчин сайн байх юм бол тэр базлалт маш сайн өгдөөд та төдий чиний хурдан төрнө тий хүүхдэд төрүүлнэ. Тийм болохоор ерөөсөө яг жирэмсэн үедээ гоё амьсгалын дасгалтай тэгээд йогийн дасгалтай ингээд хийгээд ирсэн ээж бол маш гоё амархан төрдөг. Төрөлт мэдээж ирэг амархан биш л дээ. Гэхдээ нөгөө сансныг бодвол те айгүй тийм сайхан төрдөг байхгүй юу? За тэгээд төрсний дараа хүртэл нөгөө умаа булчин чи өөрөө буцаад агшаад хивэндээ орох ёстой шүү дээ. Тэгэхээр бас ялгаагүй төрсний дараа хүртэл та буцаад өөрийнхөө хивэнд орох тэр үйл явдал хүртэл айгүй тийм хурдан болж өрнө гэсэн үг. За ер нь бол жирэмсний үед йог хийх тэр ач тусыг бол тоолоод баашгүй их тийм сайхан таатай мэдрэмжийг танд өгнө. За тийм болохоор өнөөдөр би жирэмсэнгүүдийнхаа дасгалыг ингээд одоо эхлэе. За хэрвээ та миний энэ видеог анх удаага үзэж явах юм бол та нөгөө амьсгалаа ажиглах йог гэд энэ нөгөө 30 өдрийн йог хийж сурах үйл ажиллагаа өрнөж байгаа байхгүй юу? Тэгэхээр та яг тэр амьсгалаа ажиглах йог гэдэг тэр хичээлийг үзээрэй. Тэгэх юм бол та амьсгалаа нэлээд сайн ойлгож байна. За өнөөдрийн хувьд та видеогоо үзэж байгаа болохоор би ямар ч хийсэн таныг эхлээд амьсгал дээр чи авчиръя тий. Сайхан яаж тэр хөөрхөн хөвлөд байгаа тэр бяцхан урагт яаж тэр хүчил төрөх чинь хангалттай өгч чадах уу гэдэг чинь ерөөсөө л амьсгалтай холбоотой байдаг. За бүгдээрээ хичээлээ эхэлцгээе. Сайхан өөр твтэхнэр завлиж суугаад за зарим ээжүүд завлиж сууж чаддгүй тэгэх юм бол сайхан сөхөрт суугаад тэгээд хойноо нэг тийм том дэр ч юм уу те эсвэл нэг тийм гişхүүр мишхүүр хөөрхөн жижигхэн сандал юу гэдгийг хойноо нэг хөөрхөн юм ивээд тэгээд за би хойтлаасаа харуулъя. Хэрвээ блок танд байх юм бол юуныхаа завсар шагааныхаа завсар блок авчуулаад ингээд бас сууж болдог. За хажуу талаасаа харахад бол нэг юм ингэж сууж болно тий. Одоо сөхрөө сууж болно гэж хэлж байгаа байхгүй юу. За хэрвээ эвгүй байх юм бол жоохон жин нэмчдэг те жирэмсэн байхад тэгэхээр хөлийнхөө энэ ирээн булчин чүд баг зэрэг гадна тийш нь эргүүлж агаад хоошоогоо суухаар бас нөгөө одоо нөгөө хөл ингээ орчдөг штэ те ингээ бадаараад тэр байдлыг арай намдуулж өгдөг байгаа. За бүгдээрээ эвтэйхэд судлаа олчихсан бол гарынхаа алгыг дээш нь харуулж агаад тэгээ сайхан нүдэ наад те өөрийгөө сайхан мэдрээ. Орчныхоо чимээг сонсонгоо өөрийнхөө амьсгалыг ажиглаад сайхан ердийн гүнзгий амьсгал аваад гаргая. Таны хамар битүү байна уу эсвэл нээлттэй байна уу тэрийг ажиглаарай. Хэрвээ таны хамар
битүү байх юм бол одоо сайхан видеого зогсоож жагаад хамраа угаагаад тий хүрээд ирээрээ. Жирэмсэн үед айгүй олон ээжүүдийн хамар битүүрдэг шүү дээ. За. За өргөлжлүүлээд бүгдээрээ сайхан гүнзгий амьсгал авч гаргаад. За гүнзгий амьсгалыг авахдаа нөгөө хамраа дотгошин гэж аагаал манайхан чи гэл аваад идэх те. Тэрээ тэх юм бол яг зарим хүмүүс тэгж авдаг байхгүй юу? Хэрвээ тийм хүн ганц нэг хүн байх юм бол сайхан хамраа сартаалгаж агаад хөнгөн амьсгал. Тэгээ амьсгал гаргаад тайвшир. Жирэмсэн ээжүүд маань дааврын үйл ажиллагааны одоо өөрчлөлтийн улмаас маш тийм ааш зан нь хөөрхөн болчдөг те. Ингээл юм дээр ингээл имзэгрээл. За тэгээд ах юм бол сайхан сууж агаад амьсгалаа ажиглаад байгаарай та бүхэн. Тэгээд юун дээр имзэгрээд байгаа билээ нэг өөрийгөө нэг ажиглаад авчих юм бол тэр хөөрхөн имзэг хүн үе чинь сайхан амжаа явцдаг байгаа. За амьсгал авчих гаргаа тайвшир. Одоо айжмхоо орчныхоо чимээг дахиад нэг сонирдоод үзье те. Таны хажууд болж байгаа чимээ, өрөөнөөс гадуур, гадна байгаа чимээ бүгдийг сайхан сонсоод одоо айжмхан гадаа байгаа чимээг тэр бүр өрөөнөөс гадаа болж байгаа чимээг юуны чимээ вэ тэрийг ялгаж салах гад үзье. За одоо өргөлжлүүлээд амьсгал гаргахдаа бүх амьсгалаа хоослоод өг. Тэгээ дахиад амьсгал авахдаа яг өөрийнхөө гидсийг те хөвлийгээ шаар байна гэж бодоод эсвэл хөөхөн тэр хүүхд рүүгээ амьсгал оруулах чинь гэж бодоод хөвлийгээ бөмбөөл ихтэл амьсгалаад. За саяны оролдлого хэрэг бүтлгүүцсэн бол та тайвширч байгаа дахиад хөвлий рүүгээ амьсгалах гад үз. За бүр нэг л эвгүй санагдаад байвал хоёр гараа цээжин дээрээ тавьж агаад айл болох цээжээ ингэж дээш нь түхэлэхгүйгээр хөвлий рүүгээ амьсгал оруулах гэдэг үзье одоо бүгдээрээ. Дахиад 3 удаа хөвлий рүүгээ амьсгалъя. Одоо ингээд амьсгалаа өөрчлөөд хөвлий рүүгээ амьсгал оруулаад ирэхээр хүртэл таны хүүхэд ээж маань амьсгалаа яагаад байна гэд ингээд хамт ингээд мэдрээд явцдаг байгаа. Тэгээд ингээд хөдөлгөөн хийхэд хүртэл сайхан одоо та ердийн үед хөдөлгөөс илүү өөр төрлийн хөдөлгөөн хийгээд хахаар таны хөвлөд байгаа хөөрхөн бяцхан хүүхэд маань хүртэл ингээд юу болоод байна гэд тэрийг ажиглаад эхэлдэг байгаа. Тэгэхээр хамгийн түрүүн сайхан хүүхдтэйгээ хамт одоо зүүн гараа хөвлий дээр авчираад тий хүүхдтэйгээ хамт амьсгалаад өгч болно. Таны гарын алгаар ирж байгаа тэр энерги тий тэр хүрлцэх мэдрэхүү тэр таны хүүхд дээр хөвлий дээр хүрээд ирэхээр таны хүүхэд та ингээд хоёулаа сайхан тэр ийм хүрлцхүүн тэр сайхан халамжийг ингээд өөр дээрээ мэдэрдэг. Хүрлцэх гэдэг маш сайхан тий хүн өдөрт ингээд ханаа тврээд хүүхдээ тврээд ингээ хүлцэж байхад тэр сайхан таны мэдрэхүүнүүд сэрж таныг тэр эргээд сайхан тайвшруулж яадаг. Танд таата мэдрэмж өгч яадаг. Тийм болохоор сайхан хүрлцэж байгаарай. За тэгээ зүүн гараараа хөөрхөн нөгөө хөвлийд байгаа хүүхдтэй сайхан хүрээд хөнгөн хүрээд тэгээд хамтдаа дахиад нэг удаа амьсгалчих. За жимхэн гараа булгаад нүдээ нээж өгье. За бүгдээрээ одоо сайхан юу яатсан те. За юу яагаад сөхөр цуугаад хийсэн ч болно, завил цуугаад хийсэн ч болно те. За завлаа суудсан болвол
За одоо бүгдээрээ жирэмсэн үед те амьсгалын чанарыг сайжруулахад ийм хажуу талын сонголт орсон дасгалууд хийж явах айгүй зүгээр идэг. Тэгэх юм бол таны нөгөө хажуу талын чинь уушигтай холбоотой тэр булчингууд те. За тэгээ дээрэс нь бидний хавирганууд гоо ингээд тэлж өгдөг. Тэгэхээр бидний нөгөө уушигнд ирж байгаа тэр уушигны үйл ажиллагааг сайжруулна гэсэн үг. За бүгдээрээ баруун гараа хажуудаа тавьж агаад амьсгал аваад зүүн гараа дээш нь сайхан идэвхтэй өргөдөг. За одоо зүүн гарыг өргөхдөө бүгдээрээ мөртөөгөө хамт өргөхгүйгээр мөрөө эхлээд доош нь болох хоёр мөрөө хоёулангийн доош нь. Тэгээ доош нь ингэ татж байхдаа татангаа гараа сунгаад дээш нь өргө. Тэгээ амьсгал гарахтаа айжмхан хажуу талынхаа гарыг явуулаад хөнхөн хажуу талынхаа булчингуудыг нээгээд. За энэ дээр айл болох те энэ хажуу талынхаа яг бөөр хэсгийг бити их гүдийлгээд тэгээ мөрөө хумаад ингэж бити явуулаарай. Сайхан дэлгээд бүх юмыг сайхан дэлгээд тэгээд хажуу тишээгээ. За сүүлчээ удаа хөвлий рүүгээ сайхан амьсгалаад гараа сунгаад өг. За жимхан гараа зөөлхөн буулгаад эсрэг талдаа тавилаа. Тэгээд зүүн гарынхаа баруун гараа дэш нь өргөлөө. Нөгөө мөрөө хойшлуулж байгаа тэгээ гарынхаа үзүүрээр сунж өгөн те. Тэгээ баг зэрэг хажуу тишээгээ дахиад амьсгал аваад гараараа сайхан сунаад тэгээд хажуу тишээгээ сунж өгье. За одоо энэ үед таны суудлын яс те таны хажуу талыг чи одоо ингээд дагаа яваад ах юм бол аль болох нөгөө энэ баруун үзэг рүүгээ одоо эсрэг тийш сууж өгөөрэй заяа. Тэгээ энэ гараараа түшингээ баруун үзэг рүүгээ суугаад тэгээд амьсгал аваад сунж өгнө гэсэн үг. Тэгээ ажим хаажуу тийшээгээ. Тэгээ сайхан мэдрээд хөвлий дагаа хөөрхөн бяцхан хүүхдтэйгээ хамт амьсгалаад амьсгал гарахтаа аль болох баг зэргийн сунаад өг. За айжимхан гараа дээш нь сунгаж агаад айжимхан буцаага тавь. Тэгээд хоёр гараа одоо хойноо чагтлаад үзье бүгдээрээ. За тэгээд цээжийг дэлгээд үзье. За хэрвээ магадгүй зарим ээжүүд маань жоохон мөр зүр хатураад хоошоогоо ингээд хүрхэд айгүй тийм төвөгтэй байдаг те. Хэрвээ тэх юм бол та хоошоогоо гарынхаа алгыг дотор тийш нь харуулж агаад амьсгал аваад цээжийг дэлгэж өгөөрэй. За хэрвээ хоёр гар маань хүрээд сайхан чагтлагдаад алга нь хүрч явах юм бол амьсгал аваад хоошоогоо. Тэгээд амьсгал гаргаад энэ чинээ байд ингээд цээжийг дэлгээд амьсгалыг хөвлий рүүгээ. Бүр болмоор байх юм бол дээшээгээ харлаа бүгдээрээ. Ирүүнийхээ тий биеийнхээ уртлын хэсгийг сайхан сунгаад өг. За айжимхан буцлаа. За одоо айжимхан гараа дээш нь сайхан өргөх гээд үзье. За нөгөө гар маань хөрөхгүй байгаа ээжүүд маань болохоор хоошоогоо гараа сунгаж өгнө. За бүгдээрээ амьсгал аваад дээшээ гараа сунглаа. Дахиад нэг амьсгал сунгаарай. За одоо сайхан суллаа. За нилээ нөгөө нэг хойно чилцэн байсан. Одоо нөгөө хүүхэд маань томрох тусмаа нөгөө нэг биеийн чинь хэвлийн хэсгийн жин ингээд урагшлаад тэгээ таны мөр улам л хоошоогоо яваад цээж чинь улам ингээд хумигдаад идэг. За тэрийг сайхан ийм гарыг сайхан дэлгэсэн, цээжийг дэлгэсэн тасглаа. Тэрийг буцаагаад нөгөө унжсан байсан булчингуудыг сайхан сэрээд өгч байгаа тийм. За одоо хоёр гараа өвдгөн тушаана алгын дээш нь харуулад сайхан зөв цих суугаад тэгээд нэг сайхан амьсгалъя. За айл болох нөгөө хөвлий рүүгээ амьсгална тий. Бэби рүүгээ хүүхд рүүгээ амьсгална. За одоо айжмхан өндийгөөд бүгдээрээ дөрөв үлч. За би та нарын урдаас ч харъя. За ерөнхийдөө хажуу талаасаа харахад дөрөв хүллээд ширээ барил дээр ирж байгаа бүгдээрээ. За энэчнээс нөгөө хүүхд маань доошоогоо сайхан ингээд яг нөгөө дүүжлэгдэж байгаа юм шиг дүүж орон дээр ирж байгаа юм шиг байрлалд ирж байгаа. Тэгэхээр энэ байрлал хүүхдэд амар хөөрхи эвтэйхэн байдаг. Нэг тийм гоё зай гараа авчиж байгаа хүүхдэд бас. За танд ч ихсэн нөгөө нуруунд чинь бас гоё ингээд дим болоод те нуруугийн чинь гоё амраах
байрлал дээр ирдэг. За энэ ч нэр бүгдээрээ үлми дээрээ гიშгэж агаад ширээ байрлал дээр ирнэ. Өвдөг маань ташааны чинь харалтаа доор ирж байгаа. За тэгээд хоёр алга маань мөрний харалтаа доор ирж байгаа. Хоёр гарны чинь завсар мөрний хэмжээний зайтай. За тэгээд нурууга одоо ширээ болгоно тий. Ширээний тавцсан бол нуруу, дөрвөн мөчтэй нь ширээний хөл болж ирж байгаа. За энэчнээс бүгдээрээ нэг сайхан нурууга сэрээгээд үгүй. Амьсгал аваад хотоож аваад урагшаага хараад бүр болмоор байв дээшээ харж үгүй. Амьсгал гарахтаа муур байрлал. Нурууга сайхан сунгаад амьсгал аваад хотоогоо дээшээ харлаа. Үнэ байрлал гаргаад муур хүүхдэд дээш нь татаад тэгээд амьсгал аваад сайхан хүүхдэд доош нь дүүж орон дээр болгож байгаа юм шиг тавиад ходоодоо суллаа. Тэгээд дээшээ хараад амьсгал гаргаад муур байрлал. Сайхан нөгөө чилээдээс нуруугаа одоо сайхан сунаалгаад аваарай. За одоо амьсгал аваад хотоолоо гаргаад муур. За одоо бүгдээрээ буцаад ширээ байрал дээр ирчихье. За одоо ширээ байрлалаасаа баруун хөлөө хажуу тийш нь сунгаад тавьчих. За одоо энэчнээс амьсгал авч гаргаад түүр энэчнээ барья. За амьсгал аваад гарахдаа одоо айжимхан хоошоогоо сууж үгүй. Ташаага жоохон энэ арцэг ташаага одоо бид нар чинь нөгөө ташаагаа дийлгэж байгаа төрн штэ. Тэгэхээр сайхан ташаага нээгээд үгүй. Амьсгал аваад урагшаага одоо жоохон гарандаа хүч оруулахын тулд төөв жингийг урагшин шилжүүлээд үгүй. Яад амьсгал гаргаад хоошоо. Шөө сайхан хоошоо суугаад үгүй. Амьсгалаа жингээ урагшин явууллаа. Гаргаад хоошоо. За айгүй тийм сайхан булчин сайтай ээж байх юм бол те сайхан булчингаа сэрээгээд амьсгал аваад гаргахтаа урагшаага жоохон сунаас хийгээд тэгээ хоошоо. Өөрийгөө сонсороо битээ ихт шахаарай манайхаа. Ялангуяа ээжүүд маань өөрийгөө шахаж болохгүй сайхан таавараа байна. Болмоор авах юм бол урагшаага те сунаагаад хоошоо явна. За одоо ингээд яг ийшээгээ хоошоогоо суусан чигээрээ сайхан хажуудлынхаа хөл рүү матрас руугаа дараад өг. Тэгээ сайхан амьсгал. За буцаад ширээ байрал дээр ирлээ. Хөлөө хөнköön татаад буцаагаад байранд нь тавьчих. Одоо зүүн талынхаа хөлийг бүгдээрээ хажуу тийш нь тавиад тавхаагаар нь тавина те. Хэрвээ ингээд тавьчих юм бол гуй чинь жоохон эвгүй болчдөг. Тийм болохоор аль болох тавхаагаар нь гიშг хийх чигээрээ. За тэгээд амьсгал аваад гарахтаа хоошоогоо суулаа. Тэгээд амьсгал аваад урагшлаа. Гаргаад хоошоогоо. Хөвлөр рүү амьсгалаараа манайхаа амьсгал аваад урагшлаа. Гаргаад хоошоогоо. Тэгээд амьсгал аваад урагшлаа. Гаргаад хоошоогоо. За одоо хооноо ирсэн чигээрээ хөл рүүгээ харж агаад хөлөө сайхан жигээд үг. Ташаагаа сайхан дэлгээд үг. За ажимхан өндөлөө хөлөө буцаагаад татлаа. За ерөнхийдөө ташаа машаамаа сайхан нээгдээд эхэлж гин те. За одоо энэчнээс дөрөв хөлж агаад амьсгал аваад одоо за баруун ташаага хажуу тийш нь өргөе. Нохоо нөгөө сарж шээгч байгаа юм шиг. За буцаагаад хөнköön буулгаад 3 удаа хий. Буулгалаа. Дахиад буулгаж үгүй. За одоо дахиад эсрэг талдаа зүүн талдаа амьсгал аваад дэлгэлээ. Буцаагаад хөнкөн тавиад дахиад дэлгэлээ. Буцаалаа. Сүүлчүүд амьсгал аваад гаргаад буцаагаад тавья. За одоо нөгөө ташаага ажиглая. Яг энэ хажуу талаас чинь булчингууд чинь сэрж байгааг мэдэрнэ. За нэг амьсгал аваад гаргая. За одоо энэчнээс амьсгал аваад баруун хөлөө хойшин жигээд үлмид дээр нэг гიშгээд сайхан хөлийнхээ арын булчин шуурмсуудыг сунгаад За буцаагаа тавилаа. Эсрэг талынхаа зүүн талынхаа хөлийг
За одоо жирэмсэн үед бидний гарын булчин жоохон чадал муутай болчдөг. За гарын булчингаа одоо сайхан идэвхжүүлэхийн тулд бүгдээрээ банз байрал руу орно. Жирэмсэн үед заримдаа банз барихад бүх биеийн булчин сайхан сэргэж ирдэг. За баруун хөлөө хойш нь чигээд зүүн хөлөө хойш нь чигээд банз байрлал. Баруун хөлөө булгалаа. Зүүн хөлөө булгалаа. Тайвширъя. Дахиад амьсгал аваад баруун хөлөө хойш нь жилээ. Зүүн хөлөө хойш нь жилээ. Банз байрлал. Хайжинхан баруун хөлийг тавиад зүүн хөлийг тавина. За дахиад нэг тойрог. Амьсгал аваад баруун хөлөө хойш нь жилээ. Тэгэхээр зүүн хөлийг хойш нь жилээ. Айжинхан хоёр хөлөө хоёулангийн тавилаа хөв. За хөвлөд дээр маань бас үргэ ачаал ирнэ. Бие маань сайхан бас нилээ сайхан сэрж эхэлнэ. За одоо дахиад нэг 5 удаа бүгдээрээ хийчихье. Үлмий дээрээ гიშгээд бие хажинг урагш нь явуулаад энэ нуруугаа сайхан тэгшгэн болгоод өгөөрэй. Амьсгал аваад хөлөх хөөп өндөлөглөө буцаага тавилаа. Дахиад амьсгал аваад амьсгал гаргаад 3 дахь удаа амьсгал авлаа. Гаргаад тавилаа. За амьсгал авлаа. 4 дахь удаага хэрвээ танд эвгүй авах юм бол та заавал намайг дагаад хийгээд их албагүй шүү. Зүгээр л яг энэчнээ сайхан амраарай. Сүүлчийн удаа амьсгал авлаа. Хөв. Гаргаад тавилаа. За одоо нөгөө гидсний маань булчингуу сайхан сэрсэн байгаа. Одоо хоёр өвдгөө сайхан матрасныхаа хоёр тал тавьж агаад үлмийг хойш нь чийгээд өвшөө үлмий дээрээ гიშгэн. Яагаад тэгэхээр нөгөө хүүхэд маань магтахгүй шүү дээ. За амьсгал авч гарахдаа хойшоогоо өгзгөө явуулаад тэгээ тухайн матрасан дээрээ тавиад гараараа урагшаага идэвхтэй сунж өгнө. Гараа битгий сул хаяараа. Гараа идэвхтэй сунж өгнө шүү. Тэгээд одоо хүүхэд рүүгээ амьсгалын сайхан хөөрхөн хөвлөд байгаа хүүхэд рүүгээ гүнзгий амьсгал явуулъя. За айжмхан өндөгөөд за тэгээ хойшоо гараа явуулаад үлмийгөө жийж агаад сайхан ташаал дийлгээ суучих бүгдээрээ. За тэгээ сайхан амьсгал авч гаргаад тайвшръя. За үргэлжлүүлээд бүгдээрээ жирэмсэн үед нарны мөрөглийг хэрхэн хийж бүх биеийнхаа эргэтийн системүүдийг бүгднийг яаж сайхан хөдөлгөөнд оруулах вэ те? Тэр дасгал руугаа оръё. За бүгдээрээ матрасныхаа урд ирээд за тэгээ сайхан гараа суллаад татаа санаа байрал дээр ирж зогсно. За анх үзэж байгаа ээжүүд маань байх юм бол татаа санаа байрлалыг яаж зогсох вэ гэдгийг би заагаад өгье. За татаа санаа гэдэг маань уул байрлал, йогийн үндсэн байрлал байгаа. За жирэмсний үед яг ханах чинь. Жирэмсний үед татаа санаа байрлалыг хийх нь маш чухал байгаа. Яагаад вэ гэхээр жирэмсэн үед чинь нөгөө нэг хөл рүү айгүй ачаалт ирдэг те. Тэгээд хэрвээ та магадгүй зүв буруу шилттэй болвол таны одоо явдалтай нийлээ нөлөөлөд тэгээд энэ тэнд ингээд булчингуудыг чинь чангаруулад идэг байгаа. За тэгэхээр татаа санаа байрлал дээрээ эрхийн жирэмсэн үед юу яаж хөлөндөө мөрний хэмжээний зай аваад тэгээд сайхан бүх хөлөө идэвхжүүлээд өгнө. За тэгээд анхаарах зүйл маань жирэмсэн үед нилээн хотоочдөг те. Тэгэхээр татаа санаа байрал дээрээ аль болох ахар сүлээ доош нь. Тэгээд нөгөө хүүхэд маань урагшаага унтсан байгаа бол тэрийг жоохон дээш нь гээд хэлгээд өгнө. За одоо нөгөө би бол жирэмсэн үед өөрөө дотроо бодоод яг одоо ингэ яриа те. Өөрт харуулах юм болго. За тэгээд ахар сүл чинь хотоодсон байвал доош нь гэж хэлсэн те. Хэрвээ ойлгохгүй айгуу тийм ойлгомжгүй байх юм бол зүүн гараа авчирж агаад тэгээд ахар сүлээ доош нь дараад өгөөрэй. Тэгээ сайхан ахар сүлээ илээд жирэмсэн үед ахар сүл айгуу чухал гэдэг нь штэ. Хэрвээ одоо та багтаа жоохон унж мунж бэртэж ахар сүлээ эвгүй болгож ирсэн бол тэрийг эмчээсээ сайн асуугаад зөвлөгөө авчихад гэмгүй яа тэгэхээр яг төрөх болоход
хэрвээ таны ахар сүл гэмтэлтэй үйл түрхт жоохон хэцүү байгаад байдаг. За ахар сүлээ доошлуулсан байгаа тий бүгдээрээ. Тэгээ сайхан дээшигээ мөрөө цих болгоод толгоогоороо сайхан хүзүү толгоогоороо тий дээшигээ сунаад тэгээ гарыг сайхан урагш нь харуулад барьчих. За одоо энэ чинээ сайхан амьсгална. Нөгөө хөрхөн хөвлий рүүгээ тий хүүхдтэйгээ хамт амьсгална. За бүгдээрээ одоо матрасныхаа урд ирчээ. За нарны мөргөл А хувилбар хийн. Амьсгал аваад 2 гараа дээшээ сунглаа. Нөгөө мөрийг доош нь болгонгоо гараараа дээшээ сунна тийм ээ. Амьсгал гарахдаа өвдгөө нилээн нуулж байгаа доошоогоо явахдаа гараараа сунаад явна. Тэгээд 2 гараа гуйн дээр авчираа тавьчих. За энэ ч нэг сайхан амьсгал аваад гаргая. За урдаасаа харахад нэг ингэж харагдаж байгаа шүү манайхан. Нөгөө мөрөө хумхгүйгээр мөрийг сайхан хоошлуулад хүзүү толгоогоо сунгаад өгөн тэ. Тэгээд хөрхөө хүүхдтэйгээ хамт амьсгалаа. Амьсгал гарахдаа за тэгээ хоошоогоо баруун хөлөө өвдөглөөд дахиад хоошоогоо зүүн хөлөө өвдөглөөд дөрөв хөлчий. Энд ч амьсгал авахдаа түрүүний гişгээ сайхан хотоогоод урагшаагаа харлаа. Амьсгал гарахдаа хойтлынхаа үлмий дээр гიშгэж агаад доош харсан нохоо. За жирэмсэн үед доош харсан нохоо хийхээр сайхан нуруу сулж өгдөг. Хүүхдэд бас амар гоё өвтэй юм байдаг. За ирээд нэг эвгүй байх юм бол хоёр хөлөө баг зэргийн салгаад те матрасныхаа 2 захад авчираад тэгээ амьсгал гаргаад өвдгөө нуулж агаад ташаараа сайхан нээгээд тэгээ хөөхөн хүүхдээ ташааныхаа нөгөө ингээд оруулаад өгнө. Тэгээ дал мөрөөрөө доош нь дарж өгнө. Нөгөө мөрөө хоош нь болохоор тэгээ толгоогоо суллаад өгөөрэй. За энэ ч нэг сайхан хөвлөрөг амьсгалчээ. Дахиад нэг амьсгал явуулаарай. За одоо амьсгал аваад 2 гарынхаа дунд харлаа. За энэ чэнэс урагшаагаа хоошоогоо зөөлхөн хөдөлж жогоод амьсгал аваад нэг хөлөө дундаа тавилаа. Нөгөө хөлөө 2 гарынхаа дунд авчираа тавилаа. За тэгээ 2 хөлөө урд нь авчирч тавьж агаад 2 гараа ташаан дээрээ тавьчих. Тэгээ амьсгал аваад цээжийг дэлгээд урагшаагаа хараад амьсгал гарахдаа энэ чэнээ сайхан тайвширээ. За одоо хайжимхон 2 гараараа сунаад дээшээ амьсгалаа сунлаа. Амьсгал гаргаад 2 гар зүрхний урд тайвширээ. За 2 дахь тойрог. Одоо сайхан ирчимжүүлээд биеэ сайхан халаагаад аваа бүгдээрээ. Амьсгал аваад 2 гар дээшээ сунлаа. Амьсгал гарахдаа урагшаагаа сунаараас манайхан сунаараа хойшоогоо өгзгөөрөө жийгээрээ тэгээ сунжаагаад 2 гараа тохиолдоод гуйн дээрээ тавьчих. Одоо амьсгал аваад урагшаагаараа сайхан цээжийг дийлгэнэ. Амьсгал гарахдаа 2 гараа газар тавьж агаад хойшоогоо өвдөглөөд тэгээд амьсгал авахдаа сайхан хотоогоо урагшаагаараа гаргаад хойтлынхаа үлмий дээр гიშгэж агаад өвдгөө сайхан 2 тийш нь болгож жагаад хүүхдэд цай гаргаад хоошоо доош харсан нохоо. За зарим ээжүүд маань бүр болмоор авах юм бол те сайхан өвдгөө чүд тэгшлэхэд үзэж болно. За зарим ээжүүдийнх бол бүр сайхан тэгшэрчдэг байгаа. Та бүхэн өөрийгөө мэдрээд тэгээд өөртөө тохируулаарай. Зарим ээжүүд нь бол бүр юу тэгшрэх нилээ өгцгийг өргөж жагаад ийм байдлаар ордог. За одоо айжмхан 2 гарынхаа дунд харлаа. Амьсгал гарахдаа алхаад 2 хөлөө урагш нь авчираад тэгээ 2 гар тохоон дээр амьсгал аваад урагшаагаа харлаа. Гаргаад энэчнээ тайвшир. Дахиад амьсгал авахдаа нөгөө гараараа сунаад дээшээгээ сунлаа. Гаргаад 2 гар зүрхний урд амьсгал аваад гаргая. За одоо 3 дахь тойрог би сайхан харж хийж байгаа тийм ээ. За амьсгал аваад 2 гар дээшээ сунлаа. Гаргаад хоошоогоо сунгаа 2 гараа тохиолдъё. За амьсгал аваад урагшаагаа хараад хөвлий рүү амьсгаллаа. Гаргахдаа гараа тавьж байгаа тоошоогоо өвдгөллөө. Хоп. За одоо амьсгал аваад хотоогоо урагшаагаа харна.
гарахтай хойдлынхаа үлмитэр гიშгээд хаашаага доош харсан нохоо. За одоо амьсгал аваад гаргаад энчэнэ нэг амьсгал барий. Толгоо хүзүүгээ сайхан суллаарай. Нуруугаа сайхан амраагаа сунгаад аваарай. Дал мөрөөрөө доош нь дараарай. Өвдгөө нуглаж болно шүү манайхаа. Амьсгал аваад хоёр гарынхаа дунд харлаа. Амьсгал гарахтаа урагшаа алхаад хөөп хоёр гар тохиолдлоо. Амьсгал аваад урагшаагаа хараад хевлэр үгээ сайхан амьсгал аваарай. Гаргаад тайвшир. Дахиад амьсгал авахдаа гараараа сунаад дээшээгээ өндийлөө. Гаргаад хоёр гар зүрхний урд тайвшир. За одоо сайхан баруун гараа цээжнийхаа дээр зүүн гараа хөрхөн хевлий дээрээ тавиад тэгээ хөөрхөн хүүхдээ ихрийлж агаад хоёулаа сайхан амьсгал аваад гаргая. Дахиад нэг амьсгал. Өөрийнхөө зүрхний цохилтыг ажиглаад амьсгалынхаа хэмнэлийг ажиглаад хэрвээ та их амьсгаад жаах юм бол та ямар ч байсан цаашид тасгалаа зогсоохгүйгээр те өөрийнхөө боломжтой цагтаа тааруулаад 7 хоногтой ядаж 3 удаа намайг энэ видеогоо дагаад хийгээд байгаарай. Маш их хэрэгтэй шүү. За одоо ерөнхийдөө би халсан айжмхан нүдэ нэгээд гараа сул. За жирэмсэн үед бидний хөлний одоо тий хөл маань одоо хэр их тэр булчинлаг одоо хэр их тэнцвэртэй байгаагаас шалтгаалаад за тэгээд хүүхдэд маань сайхан илүү гоё өсөж боож явах боломж олгож идэг. Тэгэхээр жирэмсний үед та бүхэн хөлөө жоохон идэвхжүүлсэн тасгад маш сайн хийж байгаарай. Яагаад тэгэхээр хэрвээ таны хөл сул ер нь та их тийм алхдаггүй хөл их тийм сул байх юм бол та ерөөсө хамгийн түрүүнд тоонустдаг таны умаа дээр хамаг одоо ачаал чи ирээд тэгээд нөгөө умаа чи ингээд хитрхийг хагшаад нөгөө хүүхэд чинь дотор нь ингээд бүтээд идэг тийм болохоор жирэмсэн үедээ гоё хөлийг одоо хүчтэй болгосон хөлийг сунгасан дасгалууд хийж ивэл их сайн байдаг. За тийм болохоор бүгдээрээ одоо хөл дээрээ жоохон ажиллаад өгье. За бүгдээрээ сайхан хөлдөө мөрний алдсан гарын хэмжээний зай аваа зогсож байна. Тэгээ хоёр гарыг сайхан ташаан дээрээ тавьчих. За тэгээд баруун хөлөө 90 градус хажуу тийш нь тавиад зүүн хөлийг дотор тийш нь 45 градустай. Тэгээ айжмхан өвдгийг нуглаад за тэгээд өсгийнөөс өсгинд нэг шугамд аль болох хөлийг идэвхтэй бариадаг. За одоо энэчнээс амьсгал аваад цээжийг дэлгээд гарыг сайхан сунглаа. За ингээд дайчин байрал руу орж өгье. Дайчин хоёр байрлал. За одоо манайхан бүгдээ гоё гараа дийлгэж агаад мөрийг суллаад өгье. Гарныхаа алгыг дээш нь харуулчих. Мөр гоё суларч агаад. За мөрөөс суллангуут нь сайхан гарыг буцаагаад сунгаж өгье. За сайхан идэвхтэй барина шүү. Одоо нөгөө хэрэг хөлдөгөө одоо хөлчээс та жинхэнэ цуцж байгаа. Гайгүй хушиг байх юм бол сайхан барина. Одоо айжхан бүгдээ баруун өвдгөө харъя. Баруун өвдгөө харсан чинь яг тэр тавхаатайгаа ингээд нэг шугамд ирж гинүү та хараарай. Магадгүй өвдөгчөө ингээд тавхаанаасаа гажицсан дотор тийшээ болцсон бол өвдгийг сайхан тэгшлээд өгөөрэй. За хойд чинь хаана байх юм бол та хананд наалдж байгаа бас хийсэн ч болно. Ингээд за одоо айжмхан гарын дээр хойдлынхаа гарыг ташаан дээрээ тавьж агаад урдлынхаа гарыг гуян дээрээ тохиолдоод тэгээ сайхан бар зүүн гараа сунгаж өг. Дээдлийнхаа гарыг хойдлынхаа өсгий рүү гიშгэнгээ гарынхаа үзүр сунгаад сайхан хажуугийнхаа булчингуудыг сайхан сэрээгээд өг. Тэгээ энэчнээ сайхан амьсгал авч гаргаад тайвширъя. За дээдлийнхаа гарыг одоо ташаан дээр тавьж агаад хөлийг сайхан тэгшилж агаад за тэгээд одоо айжурхан хөлөө нийлүүлээд орхиё. Бүгдээрээ хажуу талд чинь блок байх байна уу те эсвэл сандал байна уу? Нөгөө хүүхдийн хөөрхөн жижигхэн сандал байдаг штэ. Эсвэл одоо гიშгүүр ч юм уу те эсвэл ямар нэг ор сандал юу вэ? Хажууд чи юм байх юм бол түшгээр юм олж тавиад өөрийнхөө одоо хөлнөөс за ийм хоёр төө зайтай одоо энэ чи нэг юм орч юм уу юу чи нэг юм байна гэсэн үг тийм ээ. Тэгээ та эсвэл ханлууга налцсан бол их сайн. За одоо бүгдээрээ хагас сар гэдэг байрлал хийн. Энэ байрлал одоо яг жирэмсэн үед бол ерөөсөө
одоо зүгээр жирийн үед хийдгээс бүр 4 дахин илүү тэр хүнд нөлөөлж те тэгж гоё тэр жирэмсэн үеийн тэр зовиоруудыг арилгадаг айгүй гоё тасгал байгаа. За одоо бүгдээрээ ийшээгээ яаж орох вэ гэхээр түрүүн бүгдээрээ өвдгөө нуглаад дайчин барил дээр ирсэн байсан те. Яг тэр барил дээрээ буцаад орчих бүгдээрээ. Тэгээд өвдгийг тултал нь уулж агаад нөгөө тулах юм руугаа гараа явуулаад за тэгээд тулж агаад хойтлогоо хөлийг итгэвтэй өргөж өгнө. За өргөсгөөс нөө. За өргөсөн бол одоо ханлуугаа наалтчих. Тэгээд болмоор ах юм бол гарыг сайхан дэлгээдэг, цээжийг дэлгээдэг. Энэ ташааг дэлгээд хойтлыг чинь өгзөгний алим матрал юу ханд наалдж яхаар хоёулангийн наалдж яхаар ингэж сайхан ташааг дэлгэж өгнө. За тэгээ энэчнээ сайхан амьсгал яг нөгөө хөөрхөн хөвлөд байгаа одоо зүүн гараа сайхан хөвлөд дээр авчиад тавьсан ч болно. Тэгээ сайхан хөвлөд байгаа хүүхдтэйгээ хамт хөвлөөр өгөө амьсгалаад өгнө. Толгоогоо бити ингэж хаяараа манахаа хүзүүг сайхан өргөөд тэгээ хүзүү толгоороо сунж өг. Тэгээ гарыг сайхан дэлгээд за энэ нөгөө хаван мавангийн чи маш сайхан тараагаад өгдөг. Яг тэр хөл рүү ирээд байгаа хавангийн чи одоо ингээд тарааж өгч байгаа би рүү. Амьсгалаа бити мартаарай. Хотоож болохгүй шүү манайхан. За одоо дээдлийнхаа гарыг ташаан дээрээ тавиад доошоо харлаа. Өвдгийг нуулж байгаа. Хойшоо хөлийг тавилаа. За одоо энэ хөл чинь нилээ ачаалаад сунсан байгаа тий. Жохон өндийгөө хөлийг урагшлуулад за тэгээд хөлөө нийлүүлээд хоёр гарыг сунгаж агаад нүдэ амж агаад одоо сайхан хоёр хөлнийхөө үйл ажиллагааг анзаараад өг. Хөөхөн хүүхд рүүгээ те хөвлий рүүгээ амьсгалаад яв өгнө. За одоо бүгд эсрэг талдаа хийнэ. Нөгөө эсрэг талдаа юмнуудаа сайхан байршуулаад тавьчихын тийм ээ. Тэгээд хөлдөө алдсан гарын хэмжээний том зай аваад тэгээд хойтлынхаа хөлийг 45 градус, уртлынхаа хөлийг 90 градус эргүүлж агаад өвдгийн дээшээгээ сайхан сунгаад өгнө. Бишээ өвдгөө нуглаад өгнө тий. Тэгээд хоёр гараар сунгаад зүүн гарынхаа үзүүр рүү харж өгнө. За түрүүний шиг сайхан мөрийг сайхан дэлгэж агаад гараа яалгыг сунглаа. Тэгээд гарынхаа үзүүр рүү харж өгнө. Маш сайхан идэвхтэй гоёыг идэвхжүүлээд, өвдгийг идэвхжүүлээд айж явахын зүүн хөлнийхөө өвдөг рүү харлаа. Өвдөг тавхаа хоёр чинь нэг шугамд ирсэн байгаа шүү. Тэрийг ажиглаарай. Хөвлөрөөгөө сайхан гүнзгий амьсгал явуулаад гаргалаа. Айж явахын хойтлын гарыг ташаан дээр тавьж агаад уртлынхаа гараар энэ гоён дээрээ тохиолдлоо. Өвдгөн дээрээ бити тохиолдолоо. За гоён дээрээ тохиолдорой. За тэгээд баруун гараараа тойрог зураад сунж өгье. Хажуугийнхаа булчингуудыг нээгээд сайхан амьсгалынхаа чанарыг сайжруулад өгнө тий. Тэгээ сайхан хөвлий рүүгээ хөөхт рүүгээ сайхан амьсгалаад өгнө. Дахиад гарынхаа үзүүрээр сунлаа, доошоо суулаа. За ажимхан дээдлийн гарыг ташаан дээр тавиад доошоо гарлаа. Өвдгийг тэгшилж агаад за одоо хойшоогоо эвтэйхэн болмоор ах юм бол бүгдээрээ сайхан хандлуугаа наалдаад тэгээд блок буюу одоо энэ блокны оронд танд би түрүү хэлсэн те юугаар ч орлуулж болно. За тэгээд энэ хоорондох зай чинь 2 төв байхаар. За тэгээ блокн дээрээ гараад төнхөн тавьж агаад хойтлынхаа хөлийг өргөлөө. Хөөп. Одоо айл болох хойтлынхаа хөлийг хан түргэж агаад цээж ташааг дэлгээд өгөөрэй. Тэгэхээр чин хойтлыг чи өгзөг хүртэл ханнаас хөндөрөөд өгч байгааз. Тэгээ болмоор их юм бол дээдлийнхаа гарыг өргөнө. Болмооргүй бол бүгдээрээ зүгээр ташаан дээрээ тавьж байгаа тийм шүү. Доошоо харж харцаа тогтоогоод харцаа тогтоох их чухал. За тэгээ нөгөө хөөхөн хөвлий рүүгээ хүүхд рүүгээ амьсгалаад өгнө. Амьсгалаад өгнө. Амьсгалж игээд тэнцэнэ сайхан тайвшир. Гараараа дээшээ сайхан сунаад хэрвээ гараа өргөсөн бол хойтлынхаа хөлийг ерөөсөө сул хаяхгүй маш гоё идэвхтэй тавина. За дайжхан дээдлийн гарыг ташаан дээрээ тавьж агаад доошоогоо хараад өвдгөөчүүд нуулж агаад хойшоогоо хөлөө тавилаа. Хоп. Тэгээд гараа тохон дээрээ тоогоороо тулж агаад өндийгөө бослоо.
хоёр гар ташаан дээр хоёр хөлөө айжимхан нийлүүлж агаад за одоо хоёр өсгийгөө ташааныхаа доор авчираад тавьчих. Тэгж агаад доошоогоо амьсгал гаргаа сууж малаа санаа байрлал руу. За зарим ээжүүд маань бүр ингээд ташаан ингээд эвгүй болсон сууж чаддгүй эвгүй байдаг те. Хэрвээ тийм байх юм бол жижигхэн сандал хойноо ивж агаад тэгээ сууж болно шүү. За ялангуяа жирэмсний үед цагаан мах энэ төр ирэх гээд байдаг те. Төрсний дараа бол одоо хэрвээ одоо жирэмсний үед ирэхсэн бол төрсний дараа бас нэлээд эвгүй болоод байдаг учраас та бүхэн малаа санаа байрал дээр ирэхдээ дандаа үзэгнийхөө доор юм ивж агаарай. За тэгээ нуруу үзэгөөрөө сайхан сунаад нүдэн амчи. За энэ хүү титэн байрлал маань жирэмсний үед жирэмсэн ээжэд маш сайхан биеийн таатай байрлал боломжуудыг үүсгэж яадаг. За таны арцыг ташааны цусан хангамжийг сайжруулна, төрөхөд бэлтэн. Тэгээд ерөнхийдөө төрөх төхөөд ойртоод ирэхээр яг энэ дасгалыг хийх юм бол савны амсар бас хурдан нэгдэж өгдөг тийм ээ. За одоо энэ ч бүгдээрээ өтрээгээ мэдрээд амьсгал авч гаргахдаа шээж байгаа юм шиг сайхан дүүлж өг доошоогоо. Шээсээ барьж байгаа юм шиг тэр доотлихоо булчиг дээш нь татаж өг. Амьсгал гаргаад дүлээрээ манайхаа. Амьсгал авахдаа дээш нь татъя бүх дээш нь татаад өг. Амьсгал гаргахдаа дүллээ. Амьсгал авахдаа дээш нь татаад өг. За одоо сайхан суллаа. За сая та бүхэн өтрээгээ мэдэрсэн бол яг энэ маань бидний тэр ураг маань сайхан төрөх үйл явц маань яг энэ хаваар үргэлжилнэ. За тийм болохоор сайхан өтрээр өгөө энэ дүүлэх мэдрэмжийг мэдрээд аваарай. За ажимхан нүдийг нээгээд гарыг суллаа. За одоо бүгдээрээ зөөлхөн өгцгөнд ороосоо блок аваад хошоо өгцгөрөө сууч. Тэгээ хоёр хөлийнхөө уулыг нийлүүлээд за тэгээд хөлнийхөө хуруунуудаас бариад за зарим ээжүүд маань жоохон жин нэмээд те хөл гар жоохон өгшөөд эвгүй болсон гараа хөлөө барихад маш эвгүй байдаг те тэгэх юм бол уяагаа хийж агаад за тэгээд уяанасаа ас татчих болно ингээд. За яагаад уяанаас татчих байгаа вэ гэхээр уяанаас татхаараа хүн нөгөө нуруу гой сайхан тэгшгэн болгох энэ тулах цэг болж өгч байгаа тийм ээ. Уяагүй байх юм бол ээжүүд маань энэчнээс айгүй эвгүй байдал орчдөг хошоогоо гидийгээд. За тийм болохоор уяанаасаа сайхан барьж агаад нуруу зүгээрээ сайхан сунаад өгнө. За энэ маань баада конасана буюу ирвэхэ байрлал байгаа. Бас маш сайхан таны тэр эмэгтэйчүүдийн талын булчин шүрмсийг маш сайхан тайвшруулж, идэвхжүүлж сэрээж өгдөг ба. За сайхан хүүхдтэйгээ хамт хөвлий рүүгээ сайхан амьсгалаад өгнө. Хоёр суудлынхаа ясан дээр суугаад за та жирэмсэн үедээ айл болох дандаа тэгш хэмиг эрхэмлж байгаарай. Та хөлөө ачиж суух, хажуу тишээгээ хазайд суух зэрэг чинь дандаа таны одоо төрөх төхөх тусам таныг биеийг эвгүй байдалд оруулж идэг учраас та дандаа одоо зурагт үзээ суугатаа ч гэсэн газар ингээд энэ баада конасана байрал дээр ирээ сууж болно. Эсвэл сандал дээр суугатаа ч гэсэн сайхан тэгшхэн сууж авахыг хичээгээрэй. Жирэмсэн үедээ та биеэ яаж сайхан авч аавн төдий чинээ таны төрөх хүүхэд бас яг адилхан ээжгээ дуурайж төрдөг. За энэ тухай олон сайхан түүхүүдтэй баримтууд өөр хүмүүсийн одоо судалгаа айгүй олон юмнууд та бүхэн уншиж ирсэн байх гэж найдаж байна. Тийм болохоор сайхан жирэмсэн үедээ өөрийгөө боловсруулад олон юм уншиж агаарай. Төрсний дараа тэр болгон юм уншаад байх тийм боломж гардаггүй учраас жирэмсэн үедээ өөрийгөө сайхан хөгжүүлээд агаарай. За одоо сайхан үргэлжлүүлээд шаа санаа руу оръё. Хөлийг зөөлхөн гадна талаас ном хааж байгаа юм шиг хитэйхэн хаагаад тэгээ сайхан жигээд өг. За бүгдээрээ сайхан дэр бэлдээд За тэгээд хөлнийхөө та бүхнээрээ яаж амарч байгаа вэ унтахтаа аль болох
жирэмсэн үед нөгөө ташаа айгүй их цуцдаг байхгүй юу. Тэгэхээр сайхан ийм дэр мэр байх юм бол шүн унтахтаа дандаа сайхан хоёр хөлнийхөө завсар ингэж дэр бүр энэ шагаа те өвдөгнийхөө завсар ингэж ивж яагаад бүр сайхан ингэж унтж байгаарэ. Ингэж унтахаар маш сайхан байдаг. Тэгэд нөгөө эмнэлэгт очиод өвддөг штэ те. Өвдөж явах үедээ ч гэсэн та бүхэн нөгөө эмчнэр ингээд тусал заалгаад ингээд нөгөө хүүхдийн ургийн юу үзгээд ингээд твтүүлчдэг те. Энэ үед ч гэсэн сайхан дэр хавчуулаад ингээд суухад айгүй нэмэртэй байдаг. За орой унтахтаа ч гэсэн ингэж унтна гэсэн те. Тэгээ сайхан блокод ирлээд эсвэл сайхан дэрээд ирлээд тэгээд баруун тишээгээ хажуулдаа твтээд амраарай. За ингээд шаваа санаа дээр бүгдээрээ сая ажиллуулсан бүх булчингаа суллаад тэгээд нүдэнаад амьсгал авч гарахдаа нүүрнийхээ булчингаас эхлээд хамгийн түрүүнд та бүхэн хоёр нүдээ хөнхөн зөөлхөн аниад өг. За тэгээд нүдийг сайхан зөөлхөн аниад өгөхөөр таны хөмсөг сайхан суларчж байгаа. Хөмсөгтэй сулраад ирэхээр дууха, магнаа, чих гэд бидний дээдлийн толгооны дээдлийн хэсэг маш сайхан сулраад өгдөг байгаа. За тэгээд доошоогоо сайхан хоёр уруулаа нээгээд хоёр юунда дээд додлынхаа шүдэнд зай гаргаад хилээ тагнаандаа хүргээд тэгээд эрэг сайхан сул хаяад өг. Тэгээд доошоогоо өөрийнхөө мөр за тэгээд цээж өөрийнхөө сайхан ангир уургаа хөвлөх тэр сайхан хөхийг мэдрээд хөвлий гэдэс аарцаг ташаа гуй өвдөг шилэг тавхай гарын дөрвөн мөчөд бүгдийг сайхан мэдрээд суллаад өг. За ингээд шаваа санаа дээрээ сайхан тайвшраад өөрийнхөө хөвлийд байгаа тэр хөөрхөн бяцхан ургийг төсөөлөөд хамтдаа гоё амьсгалаад тайван амраарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон танд баярлалаа. Намасте.